Оргил олон нийтийн хэвлэл мэдээллийн төвөөс үзэгч та бүхэндээ зориулан Хилийн чанад ажиллаж амьдарч байгаа. За ялангуяа Стокгольм хотноо ажиллаж амьдарч байгаа Монгол залуусынхаа талаар нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж эхэлж байгаа. За энэ удаа бид Стокгольм хотноо ажиллаж амьдарч байгаа ногоочин залуус болох гэр бүл Адиас Сүрэн Ариуна нарын одоо ногоо тарих үйл ажиллагаатай танилцаж энэ залуусын бүтээлч ажлаас үзэгч та бүхэндээ хүрэхээр хүрэлцэн ирээд байна. Тэр нь энэхүү нэвтрүүлэг маань цаашид үргэлжлэн цувралаар үзэгч та бүхэндээ хүрэх бөгөөд гол нь Хилийн чандад ажиллаж амьдарч байгаа Монгол залуусын бүтээлч ажил тэднээс хоорондоо арга туршлагаас суралцах зэрэг дээр гүр болох чиглэлээр бид хамтран ажиллахад татаагаалаа. Ингээд нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. За бид бүхний урилгыг хүлээж аваад бас нэвтрүүлэгт маань оролцож байгаа та хоёртаа баярлалаа. Таярын хувьд бол газар тариалангийн чиглэлээр энэ үйл ажиллагаа явуулж байна. Нэр нь анх одоо Монголоос ирээд энд хэд жилдээ ажиллаж амьдарч байна. Газар тариалангийн чиглэлээр энэ одоо сүүлийн хэдэн жил дагнаж ажиллаж байгаа вэ? Би бол одоо Швед дээр 16 жил гарсан болж байна. Тэгээ би сүүлд ирээд энд яг өөрийн энэ ажил дээр болох тэр 13 жил гараа ажиллаад одоо өдөө хүртэл энд ажиллаа хийгээл гэр бүлтэйгээ ингээл амьдрал байж байна. Ер нь одоо Монголын газар тариалангийн орчин нөхцлөөс гадна яг өөрөө чинь ажиллаж амьдарч байгаа орны газар тариалан эрхлэх энэ нарийн төрлийн олон ногоонуудыг тарьж ургуулах энэ дээр ер нь ямархуу одоо ялгаатай зүйлүүд ажиглагдаж байна. За энд одоо нэг их ялгаа гэдэг юм байхгүй, хамгийн гол нь эднийх багтар цэв дулаан орчинтой хамгийн гол ногоон ургалт сайтай байдаг. Тэгээ бүх төрлийн ногоонууд өөрийн гэсэн зөвх хэмжээний одоо хоорондын зай гүн суулгах өгөөл тэр дээр суулгахаас шалтгаалаад тэгэл нэг 14 юм уу 21 хоногийн дотор ураа гараад ирнэ. Одоо жишээлбэл хичнээн төрлийн ногоо тарих уу ялангуяа энд одоо энэ яг энэ орчныг ажиглаж байхад бас газар тариалангийн чиглэлдээ нэлээд бас том хэмжээний фермерийн аж ахуй маягийн зүйл харагдаж штэ тийм ээ, хөлөмжний төрлийн ногоонууд их байна. Энэ тал дээр Энд одоо байцаа л их 6-7 төрлийн байцаа бий. Сан салаад гэл баах олон нэлээд олон салаад бий, бас янз янзын төрлийн салаад тэгэл дээрээс нь луун манжангаас ахуулаад таринда ер нь бүхэл төрлийн ногоо. Тэгэл гүзээлзгэн бий. Хөлөмжний ногооны хувьд ер нь ямар онцлогтой? Хөлөмжний ногоо гэхээр одоо хамгийн гол нь усалгаа шаардлага хамгийн их чухал. Помидороо болох дээр байнга өдөр болгон шаалгаж одоо илүү ургасан үзүүр соёогийн тайрн тастан тэгэл ажиллагаа ер нь их хэцүү дээ. За тэгвэл бааз зэрэг ажлынхны хэсэгтээ танилцъя тийм үү? За тэг яв. Одоо яг энэ бэлтгэсэн байгаа минь юу вэ? Хөрс байна уу? Одоо энэ бор шороо байгаа энэ ууттай. Энэ бор шороо манай дараа худалдаж авдаг. Тэгэл энэ дээр суулгана. Энэ өөрийн гэсэн энэ багтар 100 ширхэг нэг юм нөх байгаа. Энд өрнүүдээ ердөө 2-2-оор нь хийхгүй, дандаа ганцаар нь хийн. Доор хаяж энэ эрхөө чигчэн өрөөний хумсны талан чинээ хараад гүн хонх ойлгож байгаа. Тэгээ үрээ нэг нэгээр ширхгээр нь. Одоо энэ жишээлбэл энд өнөөдөр энийг суулгах чинь салаад гэдэг байна. Одоо яг үрсэлгээний хувьд жишээлбэл ингээд суулгацсны дараа хөлөмжний ногооны хувьд ургалтын гарц зэр нь яг хэдээс хэдэн хоногт ч гэдэг юм уу, бас тодорхой хугацаа байх хэрэгтэй юу? Энэ өөрөө яг энэ салаадны хугацаа багтаар 21 хоногийн дотор соёолж гарах ёстой. Тэгээ соёолж гаргаад нэг 5 см-ийн өндөртөө болоод ирэнгуут нь буцааж гадаа гаргаж бүгдийн нэг нэгээр нь энэ савнаас нь авсуулгана. Өөрөөр нь одоо олон жил газар тариалангийн чиглэлээр ялангуяа энэ хүнсний төрлийн нарийн ногоонуудыг үрслэгээ суулгах одоо бүх зүйлийг хариуцаж ажиллалаа л да. Тэгээд өөрөө чинь хувьд ер нь одоо Монгол их орондоо ч юм уу цаашид яг энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулах ч юм уу өөрөө чинь хувьд ер нь ямархуу гол одоо давуу тал боломжуудыг эндээс ер нь олж харж бас авж байгаа вэ? Тийм хүнсний ногоогоо өөрөөсөө тариад одоо хэрвээ Монголд хамгийн гол нь газар орчин тэгээ хамгийн гол нь халуун хүйтнээс шалтгаалаад яахан хэцүү байж магадгүй. Тэгээс би бас бодож л байгаа л да, энийг бас Монголд аваачаад үзээд туршаад үзүүл гэсэн тиймэрхүү бодлууд л байж л байгаа. Гол нь ер нь яг одоо энэ хөлөмжний ногооны хувьд энд арчилгаанаас гадна гол зүйл ер нь тусгаж авах хэрэгжүүлэх зүйл нь юу вэ? Арчилгаанаас гадна одоо нэг өөр юм байхгүй. Хамгийн гол нь усалгаагаа сайн хийж явах хэрэгтэй. Ер нь усалгаа л хамгийн чухал. Яг нэг өдөрт 2 юм 3 удаа услана. Тэгэхгүй бол нэг шороо нь хуурай болох тэр ургалт муутай хамгийн гол нь бас халуун хүтний тохируулах хэрэгтэй. Хитрхээ халуун бол бас амархан өвчих талтай. Одоо эндээс нь ахвал ингээл алгасахгүй бүгднийг нэг нэгээр нь л хийн.
Ерөөсөө л ганцхан ширхгэр хийх хэрэгтэй Тий. байна тийм ээ. Хамгийн гол нь хоёроор хийчихээр сүүлд нь гадаа гаргаж суулгахад хамгийн салгаж суулгахгүй бол ногоо хоёроор юм уу гураараа болох тэр нөгөөдгийнхэн тижээлийг булаасалдаад жоохон жижигвтер юм уу эсвэл ургалт муутай байдаг. Одоо жишээл өдөрт дунджаар ирнэ яг хэдийн хэмжээний ийм өрсөлдөд таяр суулгаж ийн эд одоо ажлын үед. 7 хоногтой битээр нэг 50000 юм уу 60000-ыг суулгадаг. Зарим тохиолдолд бол маш ихийг суулгана. Тэгээ өгөрцөө ихэд доор хаяж зундаа манах өгөрцөө ихтер нэг 7000 ширхэг өгөрцөө нэг үр суулгадаг. Тэр мөрнөөс ахвал өдөр хамгийн гол нь 7 хоногийн зайтай ногоонуудаа суулгана. Тэгэл нэг 7 хоногийн өмнө ургаа гүйцсний дараа 7 хоногийнх нь ургана гэсэн жишээтэй маяг тооцож хийдэг. Ер нь яг одоо эд газар тариалангийн ялангуяа нарийн төрлийн ногоо суулгах үргэлжлэхний ажил яг энд хэдэн сараас эхлээд одоо улирлын чанартай ажиллаж штэ тийм ээ. Яг дуусах ёстой хугацаанд бас яг ялгаагүй адилхан байна уу цаг уурын хувьд? Зарим манайх ер нь бол 5 сараас хамгийн гол ногоонууд бүгдийг тарьж ургуулж эхэлдэг. Тэгээ 11 сар гэх хамгийн сүүлийн ногоонууд зэгсэр хураалт дуусдаг. Тэгээ манайх өвөл нөө илүү гарсан ногоон 100 зарагдаад үлдсэн ногоонууд бүгдийг нь хурааж агуулга хадгалж байгаа өвөл цагаан шинэ жилээр бас өөрсдөө зарж хэндээ хэрэглэнэ. Одоо жишээлбэл Ариунагийн хувьд энэ ногоо тарих үрсэлгээ болоод энэ дээр яг өөрөө бас ямар ажлыг ихэвчлэн хариуцаж ажиллаж байна. Энэ бас ажлынхаа талаар жоохон тодорхой ярил. За би бол одоо ингээл өрөөл суулгана да. Тэгээ өрөө суулгаал тэгэл сүүлд нь соёолол ирэнгүүт нь гадаа трактораараа юу газар хаглаад өгчин. Тэгээ тэр соёолсон ногоонуудаа суулгаал. Тэгэл хураалт эхэлнэ. Тэгээ Одоо ер нь бол баг ингэж суулгасныхаа дараа шороогоороо дахиж нэг хүчилт хийгээл тэгэл жинхэнэ хүрсэндээ суулгана. Тэгэл ингээл шороогоороо ингээ гучаал ингээл орчин. Тэгэл одоо энийгээ ингээд үлэмжиндээ оруулна да. За тэгээ үлэмж рүүгээ яв. Манайх одоо ингээл юу яхад чи бүх төрлийн ногоонууд тавьдаг шивэди бүх төрлийн салаад малаа тэгэл энийг гэж байцаа юунууд тэгэл бүх төрлийн ногоонууд байгаа да. Тийм л ногоо тарж байна да би тэр. Яг одоо бидний энэ байгаа хүлэмжинд хэдэн төрлийн үрсэлгээ суулгацсан байна. Одоо жишээлбэл яг цэвэр салаатын төрлийн ургамлуудыг энд суулгасан байна. Тэнд одоо салааднаас гадна бүхэл төрлийн ногоонууд бил яг энэ хавьд гэхтэл улаан ногооноор байцсан салааднууд. Тэнд одоо хүрэн байцаа. Энд нэг шивэдийн фер шилээгээд нэг юм цэцгэл байдаг юм л дээ. Өвөөсөө өөрөө идэж мэдж үзээгүй. Тэгэл ийшээгээ салааднууд тэр талынх нь өгөрчээ. Тэгэл энд грэслок байна. Тэгэл цаашаа цагаан улаан сонгонуудаас ахуулаад тэгэл яваад байна. Ер нь анзаараад тахт энэ хурааж авах ургах явц бас арай хугацааны хувьд хурдан байх шиг байна. Тэгэхээр энэ онцлог нь ер нь яг юунд байна вэ? Үрсэлгээндээ байна уу? Цаг агарын орчин нөхцлөөс шалтгаалж байна уу? Заримдаа бол ер нь бол цаг агаараас шалтгаална. Энийг л болохдоор одоо би 2 сар шахуу болж байна энд. Энэ түрүүн нэг эдний өндөгний баяраар амар цаас орж хүүтэрсэн. Тэргээр ургалт нь ер нь зогссон байгаа маягтай л байгаа. Одоо энэ салаад нь гэхэд бол одоо гадаа гаргаа суулгах бэлэн болцсон байна. Энэ хоёр өндөр ногоон салаад нь. Өөр хүлэмжинд манаас бас танилцвал ямар төрлийн ногоонууд вэ? Өөр хүлэмжинд энэ талын хүлэмжинд болохоор гүзээлгэн суулгасан байгаа. Цаатлалд нь нэг 2 3 төрлийн ногоо би тэгээд хаалон гэдэг эдний нүжимс бас байгаа. Ямар ч гэсэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа залуустай уулзсных одоо тарьж ургуулж байгаа ямар ч ногоонуудыг бас нэг бүрчлээ харъя да тийм ээ. За тэгцгээе. За бид яг гүзээлцгний хүлэмжинд орж ирсэн байна. Гүзээлцгний өрсөлдөөний хувьд бусад ногоонуудаас ялгаатай юу? Өрсөлдөөний хувьд бол ялгаатай. Хийгээд бол энэ ийм том уут байдаг. Ийм уут. Одоо ийм хэмжээний хагас метр гэдэг хэмжээний. Тэгээд ингээд 3-3-аар яваадаг. Энийг цоолно. Ингээд цоолчоод энийг доотлоор нь чихэн. Энийг яагаад ингээд гараад ирдэг байхгүй нүртэйгээ. Тэгээд энийхэн доотлоор ингээд чихээд ингэж оруулаад ингээд ичдэг. Одоо ингээд ургацтай. Ингээл урганда үзэлцэг. Суулгахад бол ингээл том ишээр нэгэд аваад ирдэг. Манайхаас гадаа талбайтай. Том талбайтай тэр тэндээ үзэлцэнд яваад. Тэрнээс өмнө урчлаад нэг хэдий юу гэсэн. Одоо энэ нийт ингээл ургаж эхэлнэ. 5 сарын дундуур гэхэд л ургаад эхэлчихэн тэр үзэлцэг маань. Тэр доогуур бас байгаа. Ингээд хоёрыг нэг тарьсан. Тэгээ үзэлцэгний хувьд ургалтын хувьд энэ хэр хурдан байх вэ? Энэ хизээс суулгасан өрсөлдөө маань одоо ийм болж байгаа эцэцгэлээд. Одоо энэ чинь сар болж байна. Сар болж байна. Сар бол одоо ийм үргэлжлэл юу гадаг чинь. Одоо нэг юуны дараа 5 сарын дундуур гэхэд урагчин да.
үлэмжинд байгаа гүзэлцгнүүд. Гадаагаа гүзэлцгнүүд бол нэг 6 сарын үг гэхэл ургаал эхэлнэ. Тэгэл хүмүүс өөрсдөө түүгээ авчдаг юм аа гүзэлцгнүүдийг төөж аваад манай энд касн дотороо тэгэл мөнгө төгрөгөө хийгээл аваа явчихдаг. Энэ хүлэмжний хувьд ямар төрлийн ногоонууд таригдсан байна? Бэлэн одоо хурааж авахд бэлэн болчихсон ямар ногоонууд байгаа? За одоо энэ ирээд дийлгээд энэ байна. Энэ одоо сая 7 хоног зарагдсан. Дараа 7 хоног тагсан үлдэгдлийн яг. Тэгэл энэ дийл одоо энэ арай болоогүй. Дараа 7 хоногос оруулж болчих. Доор хэж нэг идэд байна яриатай үлдүүлдэг юм болно гэсэн. Тэр спунаад гээд тэр одоо энэ 7 хоногт зулгаагдах ногоон гүйцсэн. Тэгээ энийг байх тэр шууд аль эсвэл шууд ингээ арилгаа идчихэн шууд цэвэрлээд аль эсвэл нэг манжин луу зорж байгаа машин ингээд зороод тэгээ дээрээс нь сүү хийгээл идчих юм лээ. Ер нь бол ургалтын хувьд арай хурдан байна уу юу? Энэ уг нь гадаад тарьдаг байсан. Энэ жил дулаахан хүүтэн болох дээр нэг дотор авчир тарьжсэн. Арай эрт ургуулахын тулд манайх одоо энэ 5 сард 5-6 захтай захийнхаа ногоонд гаргахын тулд энийг ингэж туршилт маягаар энэ жил би ингэж тарьж үтсэн. Туршилт амжилттай Энэ сайн болсон. Ер нь бол амжилт 100% байна. Энд өөр халуун жимс өөр ямар төрлийн ногоонууд суулгасан байгаа вэ? Энд одоо хүн халуун л байгаа. Энэ нурх дээр арай эрт ургана. Хүлэмжнийх байх дээр ер нь голцсон ногоонууд нь эрт ургадаг. Тэгээ хүлэмжнийх эрт ургаж эрт мууддаг. Тэгээ энийг муудангууд гадаах нь ургадаг. Яг ингээл сэлгэ маягаар л ер нь ногоогоо тэгээс суулгаж байгаа. Түрүү одоо бид нөгөө нэвтрүүлэг бэлдэж байгаа хавцад яригдлаа шүү дээ. Гадаа талбай тариалсан зарим төрлийн жимснүүдийг, хүнсний ногоонуудыг тухайн худалдаа авагч маань худалдаж авахдаа одоо ямар нэг одоо шаардлагагүйгээр өөрсдөө ухамсараараа төлөлтөө хийгээд явдгаа гэдэг одоо энэ худалдаж авч байгаа бөгөөд төлж байгаа энэ зарчим дээр бас нэлээд сонирхолтой санагдлаа л да энэ тал дээр. За. Тийм үнд тэгдээ манай энд ч нэгэд бүх төрлийн ногоонууд байдаг. Эхлээд ингээд бүх одоо үнэн мөн ингээд бичээстэй бүх төрлийн ногоонууд энэ хэсгэнд. Тэгээд энэ ногоонууд ингээд гараад энэ дээгүүр ингээд баандан дээгүүр засаад ингээд тавьчихдаг. Тэнгүүт нь хүмүүс өөрсдөө хурж ирээд юм юу яагаад авах та энэ хэлний энд байна. Хэлийн касны ингээд онгоолгоод тэгээд энэ дээрээс ингээд мөнгө төгрөгөө ингээд тавьчаад ингээд өөртөө юугаа тооцоогоо хийгээд тэгээд энэ дээр ийм дэвтэр гаргацдаг юм манайх. Ийм дэвтэр гаргацдаг. Ийм дэвтэрэн дээр ингээд өөртөө ингээд авсан юугаа ингээд бичээд явчихдаг. Тэгээд энийг юу ачдаг. Тэгээд шээс юу хийвэл одоо ингээд дансны дуугарууд нь байгаа ингээд энэ юуны даргын манай даргын охиных гэдэг энэ дансны дуугар руу юунуудаа шилжүүлчихдэг. Тэгээд энэ хэсэгт ингээл мөн юунуудаа ачдаг. Тэ ногооных нь хэсэг юу гал. Тэгэл хэдэн минутын дараа бит хоёр өөрсдөө нэг нэрээд касныхаа мөнгийг аваад кармалал тэгэл явчихдаг. Тэгэл хөл юунууд нь болохоор өөрөөсдөө үйлчлэл явчихдаг. Тэгэл бид хоёр дууссан ногоонуудаа юу аагаал жигтлэл юу багсаа сэргээгээл тавиал явчихдаг да. Энд дэр бол ямар нэгэн одоо худалдаа авагч хурж ирж жинлүүлээд төлбөрөө хийхийг хүлээх шаардлагагүй хувь хүний бас энэ төлөлтийн асуудал дээр бас нэг тийм зарчмын асуудал харагдаж байна тийм үү? Тий. Тэр тал дээр тийм байгаа шүү. Бүх өөртөө яасан ч эднийхэн чинь 500 г авсан ч 1 кг авсан ч 200 г авсан ч яасан ингээд өөртөө ингээд бичээд явцдаг. Яг тэгэд юу яагаар ингээд яг тэдэн корон ингээд эднийх нэг манай Монголын юу гэдэгс 500 корон гэдэг шүү дээ. Бүхэл тийм ингээд байвал ингээд заавалч ингээд гадаа зогсож жагаад биднээс нэг юм дуудаж муудаж явж задлуулаад би тэдэнд 30 корон авах гэсэн юм. Би тий 20 корон авах гэсэн энд ингээд өгөх гэсэн юм байгаа. Би энэ чи мөнгө задлуулах гэсэн энд мөнгө байхгүй дандаа бүхэл болчих. Манай энэ тэгэд бүхэл мөнгө зүнх байж идэж ингээл 20 200 300-аар нь ингээл явж байдаг. Тэр тал дээр даваа тал. Тэ да манай нэг. Одоо энэ ядгаагүй бид нар бүгдээрээ хилийн чандад ажиллаж амьдрал өөрсдийн чаддаг зүйлээрээ өөрсдийнхөө амьдралын зорилго ирээдүгөө тодорхойлцсон ингээл явж байна. Ер нь өөрчийн хувьд Монголоо хаяада санах ч юм уу, ер нь их нутаг руугаа явъя да ч гэх юм уу, тиймэрхүү бодлоор юм байх юм уу? Одоо тэгээд их нутг юм чинь хүн түүнээд угаасаа л хүн их нутгаа сандаг шүү дээ. Тэгээд саналгүй яг уу. Ер нь бол та яана буцчихъя гэж боддог л юм. Хамгийн гол нь одоо энд нэлээ иймэрхүү ажил хийж байгаа юм. Монголд хамгийн гол ийм газар надад олдоо бол яаж хийх үү гэж асуудууд бол их хэлвэ л дээ. Хамгийн гол нь одоо хийх орчин л чухал хэрэгтэй болоо. Тий. Ариунагийн хувьд бас энэ тал дээр нь юу гэж бодов? Энэ тал дээр бол би бол нэг Монголдо очичоод нэг ирээл гэсэн бодол байна да. Тиймээс тэнд очиод ийм ногоо тарих гэсэн бол бодлоо одоохондоо байхгүй байна. Тий. Хайр ерний жилийн дөрөв улиралд хамгийн одоо өөрсдийнхөө энэ хийж байгаа ажлаар бахархдаг улирал яг одоо аль улирал байх вэ? За надад бол ер нь
Дөрөв үлрэлдэл хангалуун байдаг те ер нь бол. Өвөлдөө уулан дараад мот хийчин трактороо явуулчин. Зундаа сайхан новоогоо тараад дэлгэр цагаар найз нөхөд ирэн тэгэл энэгээр сэгээл байцгаах сайхан л байдаг. Одоо жишээлбэл Монголд байгаа хүмүүс маань биднийг харахтаа гадаад ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань эх орнд руугаа ирэхгүй байна. Эх орны хөгжил хоцрогдоод байна ч юм уу. Одоо гадаадд ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань эх орондоо ирж хөв нэмрээ оруулаач, сурсан мэдснээ Монголын хөөх хөрсөнд буулгаач, эх орондоо хайртай бол энэ төр гэх олон мессежүүдийг өгдөг болсон байна шүү дээ. Энэ тал дээр ер нь та юу гэж бодох юм? Тэр тал дээр зөвхөн бодсон юм алгаа. Тэгэхээр одоо гэр бүлээр энд байдаг болохоор нэг тэгэж хаяа явах Монголдо очлгүй явах очоод ирээ очин л байл гэж боддог тий. Битээр бол тэгээд Монголдо тийм байна гэж бодохгүй л шүү дээ. Адиагийн хувьд энэ тал дээр юу гэж боддیں۔ Миний бодлоор бол ер нь бол очоод бас нэг юм хийчихээ юм эх орондоо бас тус нэмэр болё гэсэн бодол байна. Хамгийн гол нь манай Монголд ажлах орчин эсвэл одоо ажлын байр гэдэг асуудлууд их байдаг болох тэр одоо хүмүүс бид нарыг гадаад оронд өөрсдийгөө бодоод их тураараа тансаг амьдарч байгаа гэсэн бодлууд янз янзын бодлоо хүмүүс өөр боддог л байх л да. Гэхдээ бид нар ч бас өөрсдөө амьдрах гэж яаж байгаа усуд эх орноос сандгүй өнгөж хизээч байхгүй шүү дээ. Тийм бо хизээний буцна л гэж бодож байгаа. Тийм. Яг өөрөө бол энэ ажиллаж амьдарч байгаа орныхоо нөхцөл байдал онцлог, өөрийн ажлын амьдралын хэв маяг энэ бүх зүйл дээр нь сэтгэл хангалуун байдгүй. Би одоо энд бол 100% байна. 100 хангалуун байна. Тэ өөр ингэсэн тийм ээ ажлын шахалт байхгүй. Би өөрийнхөө хүснээр би амарна гэвэл амарна, ажиллана гэвэл ажиллана тиймэрхүү байдлаар тэгээд тийм л байна. Ер нь бусад одоо бид нартай адилхан мөр зэрэгцээд энэ улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа ер нь бас нэг ямар нэг үг хэлж хiyээч гэдэг юм уу тийм монголчуудыг бас хардгал авахтаа жишээлбэл одоо монгол хүндээ мэдээж хайртай байгаа. Бас нэг ямар нэг одоо залуу хүмүүс маань бас нэг яагаад явчвал энэ газар оронд нэг өөрсдийнхээ зөв хэмнэлээр Монгол улсынхаа нэрийг тэгээ өөрөө нэг сайхан зөв байхад ер нь бас их аятайхан байх юм болоо гэдээ өөрөө бас бодгол хэлгүүд тийм ээ. Тийм ээ одоо ер нь бол манайхан нэг үе боттол бүгдөө хүмүүс өөр өөрсдөө ингэсэн ажил төрөлтэй ер нь бол хийж байгаа юмдаа сэтгэл хангалуун байвал хүн ер нь бол хаяа газараа эх орныхоо нэрийг гаргаж л явж явах хэрэгтэй гэж би тэгж боддог. Ер нь бол хийж байгаа ажилдаа шургуу ажиллаж хүний итгэлийг сануулж хажуу хүрээлэнд тойрж байгаа монголчуудаа бие биендээ туслаад дэмнээд хин хинийхээ дэмээр л амьдарцгаа бол бүгдээрээ сайн болов гэж боддог. Стокгольмоос 70 гаруй километрт байрлах энэ дүүрэг нам гүмхэн ой модоор хүрээлэгдсэн орчин. Монголын хөдөө санагдуулам энэ газарт монгол хүний хөдөлмөрийн үр шимээ, бүх төрлийн хүнсний ногоо, зарим төрлийн жимсгэн ургаж, бүтээгдэхүүн болон зах зээл нийлүүлэгдэж байна гэж бодохоор бахархан юм билээ. Хаа яваа газараа тухайн орчиндөө дасан зогсож, ямар ч ажлыг амжилттай хийчихдэг бүтээлч хөдөлмөрч олон мянган залуусын төлөөлөн адиа суран ариунаар. Их ажлын хажуугаар тэд Монгол ахуйгаа мартсангүй. Цөөн тооны хойно авч өсгсөөр 100 гаруй амны хонтой болжээ. Монгол хүмүүрийн буян заяа тэгш дүрэн байхын ерөөлөөр нэвтрүүлгээ өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.